Тэгэхээр ямар хүнийг лидер гэдэг нь манлайлагч гэдэг үхээр зөв юм хийхийг, зөв бизнес хийхийг тийм ээ манлайлагч хүн гэж хэлдэг. Менежер хүн гэж ямар хүнийг хэлдэг вэхээр нөгөө удирдагч хүний харсан тэр зөв стратеги, зөв юмыг зөв хийх. Тийм ээ, юм ажиллаа зөв хийдэг хүнийг менежер гэж хэлдэг. Манлайлагч хүнийг бол лидер хүнийг бол дандаа зөв юм хардаг, бизнесээ зөв хардаг. Энэ хүнийг бол манлайлагч хүн гэж хэлдэг. Удирдагч манлайлагч хоёр бол энэгээр ялгаатай. Тийм учраас бол CEO хүн бол удирдагч байх хэвээр, менежер шиг удирдагч байх хэвээр нэгдүгээрт. Тийм ээ гэж би ойлгодог. За хоёрдугаарт нь харилцааны маш сайн чадварт суралцсан байх хэвээр. Ягаад гэвэл бизнес гэдэг бол дандаа одоо хэлцэл, 8 хэлэлцэл, итгэлцэл. Тийм учраас бол ер нь гадна талд гараад компани төлөөдөг ч гэсэн компани зөв танилцуулах, бизнесийнхаа саналыг зөв танилцуулах, презентац хийх тийм ээ. За ингээд нэтворкинг гэж ярьдаг, ингээд сүлжээ, найз нөхдийн сүлжээ байгуулах, энэ чиглэлээр их тийм чадварлаг юм харилцааны одоо мундаг менежер байх хэрэгтэй. Энэ чадвар харилцааны одоо communication skill гэж ярьдаг шүү дээ. Энэ skill бол заавалчгүй байх хэрэгтэй гэж би ойлгож байгаа. За гуравдугаарт нь бол одоо стратегч хүн байх хэрэгтэй. Стратеги зөв тодорхойлдог. Гэх мэтлэнгээр иймэрхүү юм үндсэн одоо гол шин чанарууд байглаас болон өөрөө суралцж болдог юм чанарууд байна. Тийм учраас хүн бүхэнд би бас маш том боломж байдаг гэж ойлгодог. Тэгэхээр боломжийг зөв хардаг ийм хүмүүс бол илүү их амжилтанд хүрдэг гэж боддог юм аа.